Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Мөгийн өдрийн мэнд. За өдрийн мэнд. Нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос гэсэн уриатаагаар Pay-on цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллана. За мөн интернет эмнэлэг хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг баасан гарагт дэлхийн улс орон болгонд ямар тэргүүн баян байд юм бэ гэдэг баячуудын одоо чагсаалтуудыг гаргадаг. За тэгээд ер нь бол монголчууд хамгийн олноор амьдардаг тухайн бүс нутаг буюу тэр улс оронд нь хамгийн баян шилдэг 10 хүний чагсаалтыг хүргээд тэгээд ер нь бол хамгийн сонирхолтой баян хүний намтрыг нь бас танд танилцуулдаг. За тэгэхээр өнөөдөр бит хоёр өнөөдрийн нэвтрүүлгээрээ Австралийн хамгийн баян эмэгтэй танилцуулах юм байна тийм ээ. За сүүлийн үед Австралид монголчууд маш олноор амьдардаг болсон. Тий. Бүр ингээд баг Солонгосын дараа орохоор маш олон монголчууд Австралид ажиллаж амьдардаг болж байгаа. Миний мэдхий манай 3 найз Австрал явсан. Харин тий. Одоогоороо байж байгаа шүү дээ. За тэгэхээр өнөөдөр Австралийн хамгийн баян хатагтай амьдралыг танилцуулна. goodexperience.in сайтын мэдээлснээр бол 2025 оны 3 дугаар сарын байдлаар Австрали улсын хамгийн баян 10 хүний чагсаалтыг битээр танилцуулж нэвтрүүлгээ эхэлнэ. За нэгдүгээрт нь Жина Рейнхарт гэдэг эмэгтэй ордог. За энэ эмэгтэй хүн гэсэн. За энэ хүн бол уул уурхайн салбарын магнат. За түүний хөрөнгийн хэмжээ 29.1 тэрбум юм байна. За хоёрдугаар байранд Хари Тригобов гэдэг ийм хүн ордог. Энэ бол барилгын салбарын магнат, үл хөдлөх бизнесийн эрхлэгч. Хөрөнгийн хэмжээ нь бол 1887 тэрбум юм байна. За гуравдугаар байранд Майк Кеннон Брукс гэдэг энэ хүн ордог. За юу хийдэг хүн гэсэн програм хангамжийн Atlassian гэдэг компанийн гүйцэтгэх захирал юм байна. За энэ хүн 1664 тэрбум долларын хөрөнгөтэй бол дөрөвдүгээр байранд Scott Farquhar гэдэг юм хүн ордог. За энэ бол яг түрүүний адилхан програм хангамжийн Atlassian гэдэг компанийн хувьцаа эзэмшигч юм байна. Энэ компани гэхдээ айгуус юу алдартай юм шиг байна. Тийм том компани юм шиг байна. За энэ хүний хөрөнгө бол 1631 тэрбум гэсэн үнэлгээгээр дөрөвдүгээр байранд орж байгаа бол тавдугаар байранд Andrew Forrest гэдэг юм хүн уул уурхайн Fasteco гэдэг юм компанийн гүйцэтгэх захирал байсан хүн юм байна. Тэгээ хөрөнгийн хэмжээ нь 1435. За тэгвэл Австралийн 6 дахь баян хөрөнгөөрөө 6 чагсаж байгаа хүн бол Антони Прат гэдэг ийм хүн. Цаасан бүтээгдэхүүн сав багла бодлын ийм салбарын магнат ийм хүн. 816 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 6-т орсон. За 7-т нь Фрэнк Лови гэж ийм хүн. За Westfield гэдэг сүлжээ супермаркетийн гүйцэтгэх захирал байсан. 794 тэрбум долларын хөрөнгөтэй 7-дугаарт орж байгаа. За харин 8-дугаарт Австралийн 8 дахь баян бол Kerry Stokes гэж ийм хүн. За электрон бараа, хэвлэл мэдээлэл, үл хөдлөх, уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулдаг ийм бизнесмен 781 тэрбум долларын хөрөнгөтэй. За Австралийн хөрөнгөөрөө 9-т орж байгаа хүн бол Ричард White гэж ийм хүн. За бас програм хангамжийн WiseTech гэж компани үүсгэн байгуулагч эзэн юм байна. 757 тэрбум долларын хөрөнгөтэй. За ингээд Австралийн 10 дахь баян хөрөнгөөрөө 10 чагсаж байгаа хүн бол Melanie Perkins гэдэг ийм хүн. Орчин цагийн технологийн салбарын хөрөнгө оруулагч, програм хангамжийн Canva компаниг үүсгэн байгуулагч. Canva юу? Тий, Canva. Canva-гийн монголчууд Canva-г маш сайн мэддэг болсон. Тэгдэг, тий, Canva-г үүсгэн байгуулагч 576 тэрбум долларын хөрөнгөтэй ингээд Австралийн 10 дахь баян хүн. Зөө. Canva ч миний бодож байснаас ч том юм байдаг үл. Тий. За тэгэхээр энэ хоёр эмэгтэй хүн байгаа. Хамгийн ихнийх нь буюу хамгийн баян хүн эмэгтэй. За тэгээд 10 дахь нь эмэгтэй. Энэ саяны Canva-сын компаниг үүсгэн байгуулагч Melanie Perkins гэдэг хүн чинь эмэгтэй хүн. За бид нар эндээс мэдээж хамгийн баян хүн буюу Gina Reinhart гэдэг ийм хүнийг онцолж ярина. За бас Австралийн номер 1 баян хүн. Номер 1 баян хүн. Бас түүний аавыг нь танилцуулахаар бэлдсэн. За тэгэхээр Georgia Hope Reinhart гэдэг энэ эмэгтэй 1954 оны 2 сарын 9-нд баруун Австралийн Перт хотод төрсөн. Энэ жил 71 нас хүрч байна л та. 71 настай. За бага насаа Австралийн Pilbara гэдэг юм уужид өнгөрүүлсэн. За Гиген Хилдагийн охидын сургуульд суралцаж төгсөөд Сидней их сургуульд илсээд эдийн засгийн чиглэлээр суралцж исэн юм байна. За тэгсэн чинь аав нь компанид хүн хүч хэрэгтэй байна гэж дуудаад тэгээ сургуулаа хийцсэн. Ер нь энэ тэр бомбнууд дандаа л хүүхдүүдэд дуудах юм тийм байна. Аав нь тэр бомбтон байсан юм. Аав нь тийм баян хүн байсан юм байна. Тийм тэгээд аавынх нь компанид хүн хэрэгтэй байна чи хүрээдрээ гэж дуудсан байх юм. За тэгэхээр яагаад дуудсан бэ гэхээр уул уурхайн бизнес эрхлэгч Лен Хинкок гэдэг энэ хүн бол ганц охинтой. За ганц охин нь энэ Hope Reinhart гэдэг энэ эмэгтэй. Gina Reinhart гэдэг агш өнөөдөр танилцуулж байгаа бол тийм ээ. Тийм тэгээд дуудаад байгаа шалтгаан нь бол ганцхан хүүхэдтэй. Тэгээ хүүмүү байхгүй. Тэгэхээр яалчгүй ганц хүүхдэд дуудахаас өөр аргагүй гэсэн үг. За
Тэгээд юу яаж байгаа юм бэ? Яг Жина Рейнхарт гэдэг Австралийн номер 1 эмэгтэй бол бүтэн нэр нь уул нь бол Жоржина. За Жоржинаг Жина гэж товчилж дуудана. За овг нь болохоор Хэнкок. Тий, тэгэн гут 73 онд Жина Хэнкок 19 настайдаа хамт ажилладаг байсан англи гаралтай Грег Милтон гэдэг хүнтэй танилцаад гэрэлцжээ. За 19 дэх. За ингээд нөгөө Жина Хэнкок гэдэг овгоо нөхрийнхөө овгоор солиод Жоржина Милтон болсон. Нөхрийнхөө Милтон овгийг бол. За ингээд хэсэг хугацааны дараа нөхөр нь өөрөө би Милтон гэдэг овгоо сольж байгаа. Бүр эцэг өвгдийнхөө эртний овг буюу Хайвард гэдэг овгоо авнаа гэсэн. За ингээд нөхөр нь Милтон гэдэг овгоо солиод Хайвард болонгууд автоматар дагаад эхнэр нь Жоржина Хайвард гэдэг овгтой болсон. За ингээд 76 онд хүү Жон, 77 онд охин Бянка нар нь төрсөн. За тэгсэн удаач хүү хосуудын хооронд үл ойлголцол гараад ингээд энэ хоёр ер нь бол хин хин болт хийхийг хүсээгүй учраас 79 оноос тусдаа амьдарч эхлээд 81 онд гэрэлтээ цуцлуулсан. За ингээд салцсан. За ингээд дахиад ажил төрлийн шугамар өөрийнх нь компанид хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг байсан Arco гэж компани захирал Фрэнк Рейнхарт гэдэг ийм хүнтэй гэрэлжээ. Танилцаад. Овг нь Рейнхарт тий Жоржина Жина Рейнхарт гэдэг ба штэ. Тэгэнгუთ 83 онд тэр Фрэнк Рейнхарт гэдэг өөрийнх нь аавынх нь компанид хууль зүйн зөвлөгөө өгдөг гэсэн компани захиралтай гэрэлж байгаа. За ингээд дөрөвдөгүүд байгаа овгоо сольж байгаа. Жоржина Рейнхарт болсон. Анх Жоржина Хэнкок байжгаад тэгээд Милтон болоод Жина Милтон болоод тэгээд Хайвард болоод тэгээ одоо хоёр дахь нөхрийнхөө овг болох Жоржина Рейнхарт болж байгаа. За ингээд Фрэнк Рейнхарт буюу хоёр дахь нөхөр нь Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд алба хаахта онцгой гавья байгуулсан гэд тэгээд Америкийн агаарын цэргийн хүчнээс одоо юу гэдэг төлбөрийг нь 100% төлөөд Харвард их сургуулийн хуулийн ангид сургасан юм байна. Шагнална. Тэгээ ингээд төлбөрөө Америкийн цэргийн хүчнээр даалгаад ингээд Харвардын хуулийн сургуулийг онц төгссөн ийм слаг хуульч байсан. За ингээд өөрөө бүтэн цагийн хуульчийн ажил хийдэг. Хажуугаар нь бүр хоёр компанид одоо зөвлөгөө өгдөг, хуульчийн халтур хийдэг. Ер нь бол маш сэргэлэн мөнгийг үнэхээр сайн олдог. Халтуурах тий. За. Тий, ийм ажил хийдэг залуу байсан гин. Тийм тэгээд энэ Фрэнк Рейнхарт юу байсан? Жината суухтаа болохоор за би хурмаа заавал Лас Вегаст хийнэ гэд бүр Лас Вегаст хоёр талынхаа ээж аав эцэг их гэр бүл найз нөхдөө бүр онгоцоор авч явж Лас Вегаст очиж хурмаа ээж исэн. За ингээд Фрэнк Жина хоёр 1986 онд Hope 1987 онд Жина гэдэг хоёр охинтой болсон. Тэгсэн харамсалтай даанч одоо эн чинь 80 хэдэн онд гэрлээ чи 86 87 онд хоёр хүүхэд нь төрсөн гэдэг чинь 83 онд гэрлээд 90 онд нөхөр нас орсон. 7 жил хамт амьдраад хоёр охинтой болоод тэгээд тэр Фрэнк Рейнхарт гэдэг нөхөр нь хоёр дахь нөхөр нь 90 онд нас орсон юм байна. Харамсалтай юм а тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Улаанбаатар хотод 14 цаг 19 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos гэсэн урайтаагаар Payoneos цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За Payoneos татаж авах юм бол та зүгээр маш амархан зүгээр Play Store-оос ч гэдэг юм уу эсвэл App Store-оос Payoneos гэж англиар бичээд тэгээд татаж аваад тэгээд тэр татаж авангууд чинь нэг юм бүглэх хэсэг гарч ирд юм билээ. Тэгээ ингээд тэрийг ингээд бүглөөд таны дээр нөгөө нэг e-Mongolia-гаас чи ингээд мэдээллүүд чи авч агаад тэгээд хамгийн эхлээд танд хитэн төгрөгийн зээл гарах юу байна? Ирэх байна гэж ирэх үсгэж өгнө. За тийм. Тэгээ хэрэглээ бүр тохирсон зээл гэдэг байгаа надад ямар зээл шаардлагатай байгаас хамаарат төрөл бүрийн зээл Payoneos дээр байгаа гэсэн үг. За жишээлбэл лизингийн зээл өж болж байна, автомашины зээл өж болж байна, барьцаа зээл гэх мэтчлийн юм төрөл бүрийн зээл олгож байна л да. За тэгвэл зээл олоход бид нар орлого нотолж авах шаардлагатай шүү дээ. Тэгвэл орлогыг олон янзаар нотолж болдгороо Payoneos бас давуу талтай юм билэ. За би цалингийн орлоготой байж болно, эсвэл малын орлоготой байж болно, эсвэл би бизнес эрхлэгч байж болно шүү дээ, тийм ээ. Энэс гадна ер нь бол ингээд юм төрөл бүрийн аргаар нотолдог гэдгээр айгүй том давуу талтай юм л. Зарим газрууд чинь тийм малын орлоготой эсвэл жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүсийг ер нь бол айгүй хэцүү юм билээ шүү дээ. Зээл олгохдоо. Тий. За мэдээллийг нь хаанаас лавлах вэ гэвэл 75 33 11 11 гэдэг уснаас лавлаарай. 75 33 11 11. За тэгэлгүй явах манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos гэсэн урайтаагаар Payoneos цэхэм зээлийн аппликейшн хамтран ажилласан. За хамгийн гол нь утасныхаа аппликейшн татдаг хэсгээс Payoneos гэдэг энэ аппликейшнийг бид нар татах нь байна. Facebook-ээс Payoneos TBF гэх хайх юм бол албан ёсны хуудас нь гараад ирж илээ. За баярлалаа. За бид өнөөдөр Австралийн тэргүүн баяны
амьдралын түүхийг нь ярьж өгч байна. Австрали улсын тэргүүн баян бол Жина Рейнхарт гэдэг ийм бүсгүй байт юм байна. Эмэгтэй хүн байт юм байна. Австралийн номер 1 баян. Эхлээд суугаад хүүхэдтэй болсон боловч салсан, дараа нь суугаад 2 охинтой болсон боловч нөхөр нас орчлаа штэ тий. За ингээд Жинаг салж нийлээд ийм гүлэг төрүүлж байгаа юм шиг одоо овгоо 4 удаа солиод ингээд явж явах үед 1983 онд ээж нь нас орсон юм байна л да. Тэгээ аавынх нь гэрт үйлчлэгч хийдэг байсан Rose Laxon гэдэг ийм эмэгтэй байдаг юм байна. Бүр Филиппинээс ирсэн цагаач эмэгтэй. За. Ийм гэрийн үйлчлэгчтэй байж агаад тэгээ ээж нь нөгөө нас барсан охин ингээл энэ тэнд ингээд овг мовгоо солиод ингээд явж байгаа хооронд эцгийг нь уяраасан гэж үздэг. Тэгээд 1985 онд энэ хоёр гэр бүл болжээ. Өөрөөр хэлбэл гэрийн үйлчлэгчтэйгээ гэрэлсэн гэсэн үг. За. Ингээд Жина Райнхарт аавыгаа маш хурцаар шүүмжилжсэн гинэ тухайд тэгээд тэдний хурман дээр ерөөсөө очоогүй. Тэгээ энэ Rose Laxon-ы 3 дахь гэрлэлтэйсэн юм бэ. Тэр нөгөө нэг эмэгтэйгийнх нь одоо хойд ээжийнх нь 3 дахь гэрлэлт гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хурмыг нь маш их шүүмжилжсэн та юу яриад байгаа танаа хурм дээр очихгүй. Ийм амар дургу. За тэгэхээр Жина Райнхартыг ярихтаа аавыг нь бас ингэж ярихгүй байж болохгүй. Энэ хүн бүр үнэхээр бас баян хүн юм билий. За тэгсэн энэ хүний талаар ярил л да. Жина Райнхартын эцэг нь Лен Хэнкок гэдэг хүн байдаг. За энэ бол 1909 онд төрсэн хүн. Багада аавгах Джон Хэнкокийн шүрмсэн чулуу силикатын уурхаа дээр ингээ байн очдөг байсан учраас ер нь л бүр 10 настай байхасаа уул уурхаан талаар шаггүй тийм мэддэг юм мэдлэгтэй хүүхдээс юм байна. За. Тэгээ Лен Хэнкок 1952 оны 11 сард хувийн жижиг онгоцороо эхнэр Хөпи хамтаар Нюнерэ гэдэг юм хотоос Перт руу явж исэн юм байна л да. За тэгсэн ингээд цаг агаарын таагүй байдлаас болоод асар доогуур нисэх шаардлагатай болжээ. Яагаад гэхээр тэнгэрт маш их юм хар бараан үйл хуралдчихсан аян цахилгаан захиадсан учраас үйл рүү орохоос зайлсхийгээд нэлээд доогуур хавцал дундуур орж ниссэн юм байна. За энэ нь маш аюултай нислэг байсан гэж тооцогдтоо. Тэгээд доороо голтой нарийнхан хавцал дундуур нисэх үед онгоцны соронзон төхөөрөмж луужин илт буруу заагаад эхэлсэн гинэ. Илт буруу заагаад эхэлсэн. За. Иймээс нөгөө онгоц жолоодж байгаа хүмүүс нь онгоцны одоо тоног төхөөрөмжийн заалтанд найдахгүйгээр нүдэн баримжаагаар нисэх шаардлагатай болсон. За ингээд нисэж байхдаа харсан чинь хоёр талд нь байгаа хавцлын хан зэвэрсэн төмөр шиг харагдчихсэн гинэ. Нэг юм хоёр гавцал дундуур ингээд нэлээд доогор нисэж байгаа шүү дээ. Тэгээд тэнд ингээд орсон чинь соронзон төхөөрөмж лууж нь илт буруу заагаад тэгээд ямар ч үлээс энэ амжилттай газардсан. Тэгээ онгоцноос ингээд хоёр тишээгээ хайрсан чинь нэг тийм зэвэрсэн төмөр шиг харагдчихсэн гинэ тэр хавцал нь. Тэгээд ингэсэн юм байна. За ингээд нисэж яваад очиод буучлаа буух газараа. Тэгээд дараа нь тэр Лен Хэнкок гэдэг одоо энэ Австралийн тэргүүн баян хадагтайгийн аав нь шүү дээ, тий? Аав нь Перт хотод очиод боджээ. Яагаад онгоцны лууж ингээд буруу заагаад ирсэн юм бол? Тий, хэрвээ цонхоороо харахгүйгээр шууд луужингаа гараад явсан бол ер нь хавцлын хан мөргөж өгөх байжээ. Тэг яаж ингээд нөгөө цонхоороо харж явсан юм бол тэгээд яагаад нэрээ нэг юм улаан өнгөтэй хавцлын дундуур нисээд исэн юм бол гэж бодчиход тэгээд нөгөө нэг ашир өөрөө багасаа уул уурхаан бизнес сонирхдаг авахынхаа уул уурхаа дээр очдог гэсэн учраас тэнд ямар нэгэн төмрийн нэг юм луужинг одоо юу гэдэг луужинг буруу ажиллуулахаар нэг юм төмрийн хайлц гэдэг юм уу тийм төмрөн хаана байдаг юм болов яадаг юм бол гэж бодоод сонирхсон. Тий тэгээд очиж үзье гэж бодоо нөгөө нэг хавцал дээр очиж үзчихээ. Тэгсэн чинь яг өөрийнх нь таамаг зөв болоод нөгөө хавцлын хаан тэр чигээр төмрийн өдөр байсан. Энд чи 52 он 53 он ч юм уу. Амар үнэтэй эцтэй. Тий. Тэгэхээр нь эргэж буцаж очиод химжил судалгаа хийх гэж өөрөө оролцсон ба. Өөрөө болохоор нэг мэрэгжлийн геологч, хайгуулч хүн биш учраас туршлага дутаад байгаа гут нь шууд маш туршлагатай геологч Кен Маккен гэдэг хүнд мөнгө өгөөд хөлслөөд тэгээ нөгөө хавцал руугаа дагуулж очсон ба. За ингээд Кен Маккен гэдэг тэр геологчлогоо тэр хавцлыг тэр чигтээ төмрийн өдрийн орд байна наадах чи бүтэн гэж тодорхойлоод тэгээд өрөмтлөг хийж ин ордын нөөцийг нь тогтоох хэрэгтэй. Яг хичнээн одоо юу гэдгийг юутай юм бэ? Нөөцтэй юм бэ наад орд чинь гэд. Тэгээд тэр хоёр хавцлыг уруудаад ингээд зүгээр ингээд уруудаад явж хахад л яг ингээд нүдэнд ил харагдах төмрийн өдрийн зүгээр илэрцэн ийм зэвэрцэн шиг ийм одоо 112 км үргэлжилж ирсэн. 112 км зааж ороод 112 км ийм том хавцал тэр чигтээ ингээд төмөр нэг ил гараад ирсэн гэсэн төмрийн өдөр нь налайх чинь даал тэрнээс цаашаа гихэрч ямар том юм бэ амар том орд болсон биш. Тэгээд тэр нөгөө хавцал нь бол ингээд улаан өнгөтэй шороо шиг тэгэнгუთ тэр чинь нөгөө төмрийн өдрөөсөө болоод улаан хөрөнгө болцсон. Ийм том орд санаанд үг нисэж яваад олцсон байгаа байхгүй. Тийм байна. Азтай ч юм шиг тийм. Харин
За зөвхөн уртаашаа ил харагдаж байгаа хэсэг нь 112 км урт нөөц гэж тогтоогдсон байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь хавцал нь хоёр талтай. Тэгээ хоёр талдаа хэр зузаан, хэр их нөөц байгааг тогтоож чадаагүй. Тэгээ өрөмтлөг хийж ухаж үзэж тогтоож тийм мэдээж тий. Тэгэхээр Лен Хэнкок ямар ч байсан эхлээд тухайн бүсэд хайгуулын лиценз авсан юм байна. За дараа нь орд газрын нөөцийг тогтоолгосон чинь яасан гээ? Урд хожид ерөөсөө дэлхий дээр байгаагүй хамгийн том хөдрийн ордыг олж нээсэн байна. Яа, төмрийн хөдрийн орд. Дэлхий дээр байгаагүй, урд хожид байгаагүй ийм том. Энд чинь бол үнэхээр супер аз байна. Харин амар аз байгаа. Яаж тэр өдөр цагаагаар муу байсан, яаж тэрүүгээр ниссэн сонио. За тэр нөгөө Пилбара орд дангаараа дэлхийн бүх төмрийн хэрэгцээг хангах чадвартай асар их нөөцтэй орд болох нь тухайн үед тогтооцсон юм байна. Одоо энэ ордыг Пилбара л гэдэг юм байна л да. За гисэн чинь Австрали 1920 оноос Японд руу төмрийн хөдөл экспортлж исэн чинь 1938 онд ил болоод энэ явдал нь тэгээд Британий засаг захиргаа болон холбоотнууд Австралиг гадагшаа төмрийн хөдрөө экспортлохыг хориглосон байсан юм байна. Одоо энэ чинь айгүй их юм олцоод ах чинь тэрийг нь экспортлохыг хориглочод байна гэсэн үг шүү дээ. Иймээс орд газартай ч гэсэндээ төмрийн хөдрөө гадагшаа зарах ирэхгүй байлаа. За тэгэхээр нь яасан гэхлээр лоббиз. За орд газрынхаа нөөцийг хэмжээг зарлахгүйгээр эхлээд жижигхэн орд газар байгаа гэж хэлсэн байгаа хүмүүст. Тэгээ гол нь төмрийн хөдрийн экспортын хоргийг цуслуулах гэд бүхэл бүтэн 10 жилийн хүн уйггүй хөөцөлдөжээ. 10 жилгүй одоо тийм их орд олсон хүн чи 10 жил байтгаа хөөцөлдгөөс яах вэ тий. Олон улс төрчтэй уулзаж лоббизм. За гэхдээ Австралийн дотоодод нөлөөлөх хэмжээний улс төрчид бол хэрэггүй шүү дээ. Энд ч угаасаа гадны улсуудаас хориглоод байгаа юм чи Австрали дотор бол юу ч хийгээд нэмэргүй. Тэгэхээр Лондон нөлөөлж чадах хэмжээний улс төрчтэй найзалж эхэлсэн баг. Ер нь яг нэг лобби гэдэг бол одоо хаач юм лобби бүлэг байдаг. За лобби гэдгийг бол зүгээр ингээд нөгөө уулзаад өөрийнхөө шийдвэрийг гаргуулахад нөлөөлдөг ийм үйл явцыг лобби гэж хэлдэг. Тэгээ бүр ингэж хэлдэг хүмүүсийг лоббист гэж хэлдэг. Бүр лоббист гэдэг юм байна. Энд чинь нээлттэй шүү дээ. Энд чинь бүр ингээд лобби гэсэн лоббист гэж бүр байдаг юм. Тий, тэгээд лобби бүлгүүд гэж байна. Парламентын бүлгүүд байж ил бүр одоо тэрийг дэмжих. Одоо чинь Монголыг дэмжих лобби бүлэг гэж байна. Гадаад улс орнууд парламентад. За ингээд яг уу жаахан муугаагаар ойлгохгүй хүмүүс нь бол эн чинь бүр ингээд авилгал те юмыг нөгж аваад өөртөө ашигтайгаар шийдвэр гаргахуулахад нөлөөлдөг гэж хэлдэг. За тэгтээ лобби бол зэг цэвэр ингээд нөгөө нэг ил нээлттэй явдаг хүмүүс ч байна. Лоббист, лобби хийнэ гэд. За ингээд Лен Хэнкок өөрөө бол улс төрч болж эхэлсэн. Австралийн үндэсний намд илсээд тэгээд ерөнхий сайттай найзлаад 632 мянган австрали доллар ханд өгсөн. Австралийн үндэсний намд. Тэгснээ дараа нь баруун Австралийн орон нутгийн санд 314 мянган австрали доллар хандивалсан. Яа, одоо тэр том орд чи аргагүй шүү дээ. 112 км гэдэг чи тэрэлжээс цаашаа яваад өчлөө шүү. Тэгээд бас эсрэг талынхаа өрсөлдөгч нам буюу өөрөө болохоор Австралийн үндэсний намд илссэн. Энэ намынх нь гол өрсөлдөгч нам буюу баруун Австралийн хөдөлмөрийн намд дахиад 985 мянган доллар хандивалсан. Зүгээр цацж шүү. Өөрийнхөө намд мөнгө хандивалсан, өрсөлдөгч намдаа мөнгө хандивалсан. За ингээд баруун Австралийн хөдөлмөрийн нам нь одоо юу гэдэг улс төрийн өрсөлдөгч учраас за хожим ингээд нөгөө нэг бизнес хийж яхад нь өрсөлдөгч нам нь өөрийг нь одоо юу гэдэг ингээд ухаж төнгөхгүй юу бизнес нь саад болохыг гэдэг үүднээс талцсаж өөрийнхөө намд ч мөнгө өгсөн өрсөлдөгч намдаач мөнгө өгсөн. Гэтэ өрсөлдөгч намдаа мөнгө өгөөдөө тухайн үед одоо шалгаж малгадгүй л байсан байх та. Гайгүй л байсан байлгүй. Ер нь бол тэгээ хаширвал жинхэнэ нөгөө нэг монголоор бол итгэл баян шиг нөхөр байхгүй. Би энэ нэг намыг дагаад явхаар мэдээж энэ нам ялагдчихараа. Нөгөө нэг өрсөлдөгч нам маань манийгаа ингээд ухах штэ. Альч засагт нүүртэйгээ. Харин тий. Тэгэхээр ингээд альч намд бол ер нь бол зүгээр л цэвэр бизнесмен ухаан баггүй. Тэгээ ингэж нам болгонуудад ингээд намуудад хандив өгсөн байгаа юм. Улс төрчидтэй найзалсан байгаа юм. Тэднэрт одоо магадгүй тэгэл өгдөг юм. Ингээд баг 2 сая орчим доллар цацсан байгаа. Энэ нь ил. Одоо шууд хандивсан мөнгнүүд нь ил. Гэтэл ил харагдаагүй хичнээн ч одоо юу гэдэг мөнгийг улс төрчдөд зарцуулсан нь бол тодорхойгүй. Зөө. За ингээд 1961 онд Австралийн төмрийн хөдрийн хориг цуцлагцсан. Олон улсын тавцанд төмрийн хөдрөө зарах боломжтой болонгууд Лен Хэнкок ордынхаа нөөцийг зарлаад хөрөнгө оруулагч хайж байна. За би одоо хөрөнгө оруулагч ийм орд газар олсон хөрөнгө оруулагч хайж байна гэдэг. Тэгээ хөрөнгө оруулагч гүгээд л ирнэ шүү дээ мэдээж энэ ч одоо дэлхийн хамгийн том хөдрийн ордын нөөц юм чинь тийм ээ. Дэлхийн хамгийн том хөдрийн орд хөрөнгө оруулахаар хий ирсэн гэж
бидний сайн таньдаг Рио Тинто ирсэн. За одоо оюутлагын оюутлагын оруулагч. За. Тэгээд очихдоо Лен Хэнкок Рио Тинтотой бүтээгдэхүүн хуваах гэрээс юм байна л да. Тэгээд роялти буюу орд эзэмшигчийн лицензтэй учраас зүв зүгээр сууж байгаа л мөнгө аваад байна гэсэн үг. Харин гадаадын тэр нөгөө аврах том хөрөнгө оруулагч нар чинь бүх мөнгийг нь гаргаад, хөдрийг нь ухаад, угааж, цэвэрлэж, баяжуулаа тий гадаадад гаргаж зараад тэгээд ашиг олж байгаа шүү дээ. Тэр ашин олсон ашгаасаа Лен Хэнкокт хувь хөх зарчмаар ингэж гэрээс юм байна. Йоо шүү дээ. Баг кино шиг юм аа. Харин тийм. Онгоцтой нисэж байгаа л дэлхийн хамгийн том хөдрөө олцдог. Харин тийм ийм хүний охиныг өнөөдөр бид хоёр яриад байгаа шүү дээ ер нь л тий. За тэгэхээр үнэхээр удам дамжсан том баян юм байна үгүй. За ийм одоо юу гэдэг энэ Хэнкок гэдэг аав нь өнөөгийн Австралийн тэргүүн баян хадагтай Ренхард гэдэг хадагтайгийн аав нь ийм Хэнкок гэж Лен Хэнкок гэж ер нь бол том бизнесмен байж. Тий. Тэгээ нөхөр бол улс төрд нэлээд нөлөөтэй, найзууд ихтэй, холбоо сүлжээ сайтай. За тэгээд юу гэдэг дэмждэг улс төрчдөө санхүүжүүлдэг, хандив өгдөг. Бүр заримд нь бол ингээд сүулдэ ингээд зөвлөгөө өгдөг, улс төрчнөрт нөлөөлдөг. Бүр сүулдэ бүр давраад Төв банк улсын төсвийн зарцуулалтын далаар бүр зөвлөмж хүртэл хийдэг болсон. Энэ хүн томорч шүү. Тий. Ингээд 69 оноос өөрийнхөө бизнесийн хамтрагчтайгаа нийлж хагаад Sunday Independent гэдэг ийм өдөр тутмын сонинтой болжээ. За сонингоороо дамжуулаад өөрийнхөө үзэл бодлыг уул уурхайн ашиг сонирхолд нийцсэн ийм нийтлэлийн бодлогоор ингээд юм бичдэг байсан дандаа. За уул уурхайг ингэж дэмжих ёстой, тэгж дэмжих ёстой ч гэдэг юм уу. За ингээд энэ сонины редакц айгуу сонин одоо юу гэдэг австралчин бол ардчилсан улс учраас нээлттэй зүгээр ингээл маш олон сонингууд гарна. Энэ чөлөө төрсөлдөөн дунд эдний сонин хизээж ашигтай ажиллаж байгаагүй. Гэхдээ цаанаас нь мөнгөний өгдөг. Тий, гэхдээ мөнгөтэй юм. Тий, харин цаанаас нь ингээд ямар ч ашиггүй байгаа хэрнээ эцдийн хаан одоо бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах. За ингээд одоо юу гэдгийг нийтлийн бодлогоороо албаар ингээд эцдийг одоо юу гэдэг өмгөөлөгч юу яах вэ? Ямар ч байсан ингээд тэднийх нь бодлогыг одоо зөвтгөж бичдэг. Заримдаа даал сурталчилгаа маягийн. Иймэрхүү маягаар ингэж ажилдаг байсан. Энэ чинь хувийн хэвлэл мэдээллийг хэрэгсэл гэсэн үг шүү дээ. Гэсэн үг. Тий, тэгээд бас нэг юм жижигхэн намайг бас улс төрийн намайг бас давхар санхүүжүүлдэг байсан гин Лен Хэнкок гэдэг нөхөр. Тий. Тэгээд тэр энэ Лен Хэнкок бол зүгээр төмрийн хөдрийн асар том дэлхий дээр номер 1-т орох авраг төмрийн хөдрийн орд олоод эзэмшсэн. Гэхдээ ордыг яаж эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, мөнгийг яаж лобби хийдэг. Тэ ерөөсөө ингээд энэ нөхөр бол одоо ингээд харахаар супер бизнесмен. Орд олсон. Тэгээд тэр ордоо эргэлтэнд оруулах гэж 10 жил улс төрчдөд нөлөөлсөн. Тий. За тэгээд ингээд нөлөөлж хагаад улс төрчдөд нөлөөлж хагаад гадагш байгаа төмрийн хөдөр зарах, экспортлох, эрхээ авчингуудаа хөрөнгө босгосон, хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгө оруулагч нарт гэрээ хэлцэр хийсэн. Өөрөө одоо юу гэдгийг олсон мөнгөөрөө яаж буцаагаад одоо юу гэдэг юм те нийгмийг лоббит, улс төрчдийг лоббит, толгойн улсад галзуу ажилт. Амар ажилт юм байна. Гэхдээ тийм орд олчвол нойр хүрхгүй хаа тий. Тэгж санагдаад байна да. Ийм лаг нөхөр юм байна. Ер нь аав нь. За ингээл Лен Хэнкок төмрийн хөдрийн ордны нөөц баталгаажиж нотлогдмөгц буюу одоо 1961 онд Австралийн хамгийн баян хүн болж байгаа юм ойлгомжтой тийм ээ. За уг нь бол 1952 онд зарлах ёстой боломжтой байсан ч гэсэндээ энийг нууцлаад байсан. Тэгээ 1909 онд төрсөн 1992 онд 83 наснда таалал төгссөн хүн байдгийм байна. Бас ч гэж гайгүй өндөр насалжээ. Нас барахтаа гэрээслэл үлдээгээгүй. Хамгийн амар нь. За эндээс л ерөөсөө хамаг асуудал ургаж гарна. Одоогийн хамаг зовлон эхэлнэ. Бодвол нөгөө нэг арай өх болоогүй л гэж өөрийгөө бодоод гэрээсэл мэрээсэл бичээг юм шиг байгаа. Лен Хэнкокийг нас бармагц түүний цорын ганц хүүхэд за угаасааш нөгөө нэг Хэнкок Prospecting гэдэг энэ компанид нь 20 жил ажиллаж исэн Жина Райнхарт буюу өнөөдөр яриад байгаа Австралийн хамгийн баян энэ эмэгтэй эцгийгээ залгамжилж компанид нь удирдагчаар суусан. За тэгсэн амьдрал тийм амар дартан байдгүй гинэ. Ээжийг нь нас орсны дараа аав нь гэрийн үйлчлэгчтэйгээ суусан гэсэн шүү дээ. За тэгсэн. Тэгэхээр яасан байх вэ? Гэрийн үйлчлэгч нь аавынх нь хөрөнгийг авнаа гэж шүүгдсэн байх нь. За. Одоо яг одоо зөв ч юм шиг мэдгүй юм даа. Ер нь яахаараа энэ компани явж байгаа Жинад ганцаарханд нь очиж тийм би бас авах хэрэгтэй штэ. Тэр компани чинь тэр жигтэй Лен Хэнкокийн нэр дээр байсан. Rose Lux яалтчгүй одоо түүний уг нь бол хууль ёсны ихнэр мөн штэ тий. Тийм. За бас нэг өв залгамжлагч нь мөн үү мөн. Тэгвэл нөгөө талаас яасан байх нь вэ? Жина Райнхарт хүүхэд мөн үү мөн. Өв залгамжлална. За энэ компанийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Компани төлөөлөлөдөр төсөвлийн дарга гэж үзсэн тий. Тэгэхээр энэ маргаан бол асар их шууганы дэгдээсэн. Яаж яахт нь Австралийн хамгийн баян шүү дээ. За тэгээ юу яасан юм бэ? Минийхэр бол энэ Rose Lux гэдэг аймагтай жаахан шунччтэй. Шууд ингэсэн юм байна. Би компаниг бүтнээр наавна.
охинд нөхгүй. Юу яриад байгаа юм бэ? Тий одоо аавынхаа суус ихнэр гэсэн үг шүү дээ. Компаниг нь бүр тэр чигт нь бүтнээр нь аавна. Уг нь бол энэ чинь цагаач гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэй эзтэй. Тий тэгэнгүүт авчаад шууд компани чи бүтнээр нь аавна гэд. Тэгээд бас одоо талигач нөхөр буюу одоогийн Австралийн тэргүй баян хатагтай Жинарын хартын аавынх нь нэр дээр байсан хид хідэн үйл хөдлөх хөрөнгөийг ч бас аавна гэсэн баг. Бүгдийн давна гэсэн баг. Энэ лайон голоор гарч байгаа зургийг хартаа тэр хамар мамар нуур амар эмэгтэй штэ. Ааха. Яа. Тий тэгээд авчаад ийм л болох юм да. Охноос нь юуг нь аваад охинд нь компаниг нь өгөхгүй тэр чигт нь аваад тэгээд нөхрийнхөө нэр дээр байсан хид хідэн том үйл хөдлөх бүгдийг авна гэсэн байгаа шүү. Амар шуналтай. Тий. Тэгээд Австралийн тэргүүн баян. Тэгэн гут нөгөө нэг охин төрсөн охин нь болох Жинарын харт сөрөг хэмжил гаргасан. Тэглгүй байдгийг. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ шууд ингээд зөнсөн үгний толгойг нь эргүүлж хялбар аргаар мөнгө олох гэсэн. Бүр чамд одоо тэгж ярих юм бол бүр ганц цент өгөхгүй гэсэн. За ингээд энэ компаниг босгоход А битээр зэрэгцэж явсан. Би бол төрсөн ганц охин нь өв залгамжлагч нь. Би чамдаа шүүгтэлцэн гэсэн. Тэгээд нөгөө нэг аавынхаа одоо ихнэр болох Rose Laxon гэдэг тэр анх гэрийн үйлчлэгч байж байгаа даавтан суусан тэр эмэгтэйг шууд Gold Digger гэж нэрлсэн байгаа. Оо зөө. Одоо ингээд нэг юм Gold Digger сүүлийн үед бүсгүүчүүдийг тэгээд тааш нэг юм мөнгөнд дуртай нөхдөөд Gold Digger гэдэг. Тэнгүү чи бол зүгээр л Gold Digger эмэгтэй. Чи манай аавын толгойг эргүүлж байгаа суусан гэд. За ингээд нөхөр нь асуураад ямар ч орлогогүй болсон нөгөө Rose Laxon нөхрөө нас барснаас 3 сарын дараа нөгөө нэг шүгдэлцээд байгаа нөхрийнхөө охинтой Жинарын хартын найз үл хөдлөх хөрөнгийн зууч William Porteous гэдэг хүнтэй гэрэлсэн. Оо ямар тэнэг юм бэ? Үгүй яг таньдаг л гэсэн үг шүү дээ тий. Гэр бүлийнхэн найз юм шиг байгаа. Яана ямар балаа юм. Тэгээд нөгөө Rose Laxon гэдэг хүн чинь William Porteous гэж хүнтэй гэрлэнгуудаа юу яасан? Авгаа солиод тэгээд Rose Porteous болгосон. За ингээд хойд их одоо охин хоёрын хөрөнгөө булаацалтад шүгдэлсэн энэ марга 14 жил явсан. Шүгдэлцээ л яваад. Амар юм а тий. Гэхдээ энэ эмэгтэй бүр ямар амар шаналтай юм бэ? Гэж та. Харин тийм тэгээд явж эцэст нь шүүхийн шийдвэр Жина Ренхартын талд гарах нь тодорхой болоод эхэлсэн юм байна. За. Тий одоо охиных нь тий ингээд төрсөн охиных нь талд шүүхийн шийдвэр гарах гад тэгэнгүүт нөгөө Rose Porteous гэдэг нөхөр эмэгтэй чинь William Porteous гэдэг хоёр дахь нөхрөө дагуулж гутаа шууд нөгөө Жинатай очиод за уулзъя бүгдээрээ юу вэ? Эвлэрлийн гэрээ байгуулъя. Ивэр ярилцъя гэж хэлээд тэгэн гутаа нөгөө хоёр ч гэсэн баг. За би ерөөсөө ингээд чамаас нэхэмжлэлээ татлаа. Би чиний компанийг ч авахгүй тэр авна гэдээс үл хөдлөх хөрөнгүүдээ ч авахгүй. Боли зүгээр ерөөсөө чи 14 жил үргэлжилчлээ те. Зүгээр л чи надад 2.7 сая австрал доллар бэлнэр өгчөө. Тэгээд би чамайг 50 орхино гэсэн. Тэгэн гут нөгөө нэг Жинарын харт шууд болцлыг нь зөвшөөрөөд за нэхэмжлээ нэгдүгээрт буцааж татаж ав. Дахиад энэ асуудлаар гомдол гарахгүй гэдгээ бүр баталгаажуулаа. Тэгэх юм бол би чиний мөнгөийг өгч болж ийн гэсэн. Тэгэд энэ хоёр тохиролцоод ингээд Rose Porteous гэдэг хүнд 2.7 сая доллар өгөөд тэгээд холдсон. Энд чи аавтай суухта хитэн сая би нөгөө лавын голоос харсан зураг нь болохоор үнэхээр амар их насны зөрүүтэй харагдсан байхгүй юу? Тэр хитэн насны зөрүүтэй юм болоо гэд интернетээс би энэ Rose-ийг хайж үзсэн. Тэгсэн чинь 1948 онд төрсэн юм биш үү? 48 онд. Энэ нөхөр нь гэдэг одоо энэ Жинагийн аав чинь 1909 онд төрсөн шүү дээ. Тэгэхээр чи бараг 40 насны зөрүүтэй юм биш үү? Бас амар шаналтай юм аа. Амар юм. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлье. За тэгье. За хамтран ажиллагч интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За интернет эмнэлэг болохоор та өөрлөгөө өнгөйсөн үү гэдэг уриатаагаар хамтран ажиллаж байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол 35 наснаас дээш насны эрэгтэй эмэгтэй хүмүүс за юу яаж агараа жилд нэг юм уу 2 удаа. За зарим юундаа бол хотоодыг чинь 2 жилд нэг удаа. За зарим ер нь бол ихтэй жилдээ нэг удаа шинжилгээнд хамрагдаж байгаарай. Тэгэх юм бол одоо энэ монголчуудын гол өвчл болоод байгаа хор тавдруудыг эрт дээр нь баг дээр нь илрүүлвэл идэх магадлал маш өндөр байдаг гэж үздэг. За тэгэхээр ийм юм бэлээ. Ер нь бол нэг хүн гүрийгээл яваад юм уу эсвэл ингээд айгаал яваад байвал айгу утгагүй. Тэгээ дараа нь өөрийгөө санхүүгийн чирсдэлд оруулна. Бусад хүмүүст ч ингээд сэтгэл зүйн байдалд нөлөөлнө. Гэр бүлийнхаа сэтгэл зүйн байдалд нөлөөлнө. Айгу хүндэл юм бэлээ л дээ. Интернетийн давуу тал юу вэ гэсэн нэг цэг төвлөрсөн 5 дахьтай аюулгүй орчинтой нэгдүгээрт. За хоёрдугаарт үйлчлүүлэгчид зовир байхтай буюу тайвшруулахтай дуран сонгох боломжтой байдаг гинэ. Хүмүүс хотод дурлуулах жоо айгаад байдаг тий. Одоо ер нь бол бүдүүн гэчээд дурангаас ч гэсэндээ айхаар л юм байл шүү дээ. Гэхдээ тэр чинь яг юм тайвшруулахтай буюу унтуулахтай орчих юм л өстэй юу ч мэддэггүй юм л. Тэгээс яг бүр айгу гой унтаас ирд юм байл шүү дээ. Зарим хүмүүс тэгээд л шүү дээ бүр ингээд өө бүр би бүр зүүдлээд гээд
Харин тий. Ааха. Би бүр үнэхээр гоё амарсан болоод сэрсэн. За тэгсэн мэрэгсэн туршлагатай амнил зүүн баг хамт олон байна. Сүүлийн үеийн дурангийн иж бүрдэлт хоног хөрөмж байгаа. За энэ бүр онцлоод хэлэх юм бол Olympus X1 гэдэг ийм загварын хамгийн сүүлийн тоног хөрөмж гинэ. Аха. За олон улсын болон дотоодын стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг, нэг удаагийн багаж хэрэгсэл ашигладаг, хувь хүний онцлогтон тохирсон эрүүл мэндийн амьдралын дэглэм, зөв хоолтын мэрэгжлийн зөвлөгөөг бас танд өгөх нэ. За ингээд 77 техник 11 11 гэдэг утас руу заалгаад интермед эмнэлэгтэй холбогдож болно. 77 техник 11 11. Тэгээ бас амралтын өдөр ажилладаг гэсэн интермед чинь. Тийм байлээ. За хаягийн хувьд бол хаан улдүрэг 19 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө интермед эмнэлэг. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ интермед эмнэлэг хамтран ажилласан. За бид баасан гараг болгон дэлхийн одоо улс орнуудын хамгийн баян хүмүүсийн амьдралын намтрыг харж байна. За яг одоо бол өнөөдөр бол Австрали улсад номер 1 баян болж байгаа Жина Рейнхарт гэдэг энэ эмэгтэй амьдралын түүхийг ярьж өгч байна. За ямар ч байсан ингээд нөгөөний нэг хойд их шиг юмнасаа саллаа. Тэгсэн болоогүй. Баян үнийг балад харахгүй гэдэг штеп. Жина Рейнхартын анхны гэрэлтээс гарсан том хүү Жон Хайвард нь би ер нь ирээдүйд Хэнкок нөгөө компанид байгаа шүү дээ. Проспект ингээд. За энэ компанийг удирдах авч явнаа. Тийм учраас өвөөгийнхөө авгийг авна гэд нэрээ Жон Хэнкок болгоо солилцсон байгаа. За тэгсэн чинь Жон болон түүний охин Бянка гэдэг энэ хоёр ерөөсөө ээжигээ ATM л гэж хардаг. Ерөөсөө л мөнгө гэж хардаг. Тэрнээс биш эцэг эхийн сайхан харилцаа, халуун дулаан авар амьсгалын гэр бүл энэ нийтийн донд ерөөсөө байхгүй. Тэгээ компани ажилд оролцъё, тус нэмэр болъё гэж ерөөсөө боддгүй юм хүмүүс гинэ. Уг нь ээж нөгөө Бянка гэдэг охиноо дэмжиж бүр компанийн гүйцэтгэх захирлаар хүртэл тавьсан юм байна. Тэг чи нөгөө охин цаанаа л нэг зэвүүн зангаргаадсан гинэ. Тэнгүүт нь буцаад ажилласан чөлөөлчих. Тэгээд Жина Рейнхарт эхний гэрэлтээс гарсан хоёр хүүхдийн хурим дээр ерөөсөө очиагүй гэж штт. Бүр нөгөө цагтаа би чи аавынхаа хурим дээр очиагүй маа, чамшиг бацааны хуримд үлстэй лайлаа шүү гэдэг хүүгийн хурим дээр очиагүй. Хүүхдүүдтэйгээ харилцаа муутай гэсэн. Тэгээд дараа нь охин нь гэрэлсэн чинь энэ бүх зүйлд тэр өөрөө л буруутай штэ гэд Бянка охиныхоо хуримд бас очиагүй. Ер нь энэ Жина Рейнхарт гэдэг чинь нөхөд бас нэлээ амар хатуу эмэгтэй. Төмөр хатагтай гэдэг шиг юм биш үү? Тий. За. Амар ингэсэн юм байна л да. Жина Рейнхарт гэдэг энэ Австралийн хамгийн баян эмэгтэйгийн эцэг болох тэр нөгөө Лэнг Хэнкок гэдэг нөхөр амьд байхдаа буюу 1988 онд өөрийн нас барсан эхнэр Hope буюу одоо тэр Жинагийн ээж гэсэн үг шүү дээ. Жина Рейнхартыг ээжийн нэр дээр гэр бүлийн сан байгуулсан юм байна. За. Энэ сан болохоор Hancock Prospecting гэдэг компани хяналтын багцыг эзэмшдэг. Энэ Hope гэдэг багц нь сан нь ээжийнх нь нэрээр нэрлэгдсэн. Тэгээд аав нь нас барсан ч Жина болон түүний дөрвөн хүүхэд болох Жон Hancock, Бянка Рейнхарт, за Hope Welker, Жина Рейнхарт гэдэг ийм дөрвөн хүүхэд нь энэ сангаас хувь эзэмшдэг юм байна. Эмигхэн нэрээр нэрлэгдсэн сангаас. Гэтэл Жина Рейнхарт энэ сангийн хөрөнгөнөөс хүүхдүүддээ шилжүүлэхээс татгалцсан. Яаж байгаа юм бол? Харин тий. Ингээд энэ сангийн мөнгөний хяналтыг өөрөө үргэлжлүүлэн одоо энэ сангаа өөрөө удирдах бүх ингээ нэг эрх мэдлээ өөрөө хадгалж хагаад 2011 онд Жон, Бянка, Hope гэдэг ингээд ийм хүүхдүүд нийлж хагаад ээжигээ шүүхт өгсөн. Энэ гэхдээ өөрөө жоохон шуналтай нөхөр юм шүү. Өөрөө ч бас амар юм. Харин ер нь амар юм тий. Хүүхдүүдээ яага ингэсэн бэ? Харин угаасаа хүүхдүүдийн нэр дээр ингээд хувь эзэмших угаасаа ийм хуулийн дагуу байсан. Гэтэл хүүхдүүдтэй ингээд нөгөө хувь зааныхын дагуу мөнгө захин зарцуулах ирэхгүй болгоод тэгээд ээжигээ 3 хүүхэд нийлж хагаад ээжигээ шүүхт өгсөн. Яана. Тий. Тэгээд яага шүүхт өгсөн тайлбараа болохоор манай ээж ингээд сангийн хөрөнгийг зохисгүй ашиглаж байна. Hancock Prospecting компани ашигаас биднэрт ирэх ёстой тэр ашигын ноогдол ашиг биднэрт өсөхгүй шүү дээ. Бид нар чинь өвдлөх ёстой эрхтэй. Гэтэл бидний энэ өв залгамжлах эрхийг манай ээж маань өөрөө шууд ингээд үгүйсгээд байна. Гэд шүүхт өгсөн баг. Зөө амар. За тэгсэн Жина Рейнхарт энэ сангийн хөрөнгөөс хүүхдүүдэд шилжүүлэхээс зайлсхийсэн гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. 2013 онд Hope энэ маргаанаас гараад гомдлоо татсан юм байна л та. За тэгсэн чинь Жон Бянка хоёр шүүхийн ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсжээ. Уг нь бол ингээд маргаанасаа гарчлаа шүү дээ. Hope гэдэг чинь нэг хүүхдийн нэр шүү дээ. Тийм 2013 онд. За. Тэгсэн Жина Рейнхарт маргааныг олон нийтэд ил болгохоос сэргийлэхийг уг нь бол хүссэн юм байна. За одоо ингээд шууга мөгөө тариад яах вэ? Олон нийтийн сүлжээгээр ингээд яах вэ? Хөрөнгө зацалтаад. Тийм ингээд яах вэ гэд. Тэгэд энэ асуудлыг уг нь бол ингээд чимээгүй дарахыг хүссэн боловч эсрэг талд нь хүүхдүүд нь асуудлыг сошиалар сэвэд эхэлсэн. За ингээд бүр нийтэд ил болсон.
Зөвхөн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зүтгэсэн гинэ. За хоёр хүүхэд нь хоёр том хүүхэд нь. Ерөөсөө нөгөө хоёр том нь гэсэн үг шүү дээ. Анхны гэрэлтээс гарсан хоёр нь гэсэн үг. Тий. Тэгээ ингээд бүтэн жил шүүгдсэний эцэст 2015 онд Австралийн шүүх гэр бүлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Бьянкаг томилсон. Охиныг нь томилчихж байгаа. Эхний нөхрөөс нь гарсан охин гэсэн үг шүү дээ. Тэгээд Жина Рейнхартыг сангийн хөрөнгөн дээр хяналтыг хязгаарласан байгаа. За ээжийг нь хязгаарсан, эрх мэдлийн хязгаарсан гэж ойлгож болох юм уу да тий. Тэгээ ер нь амар сонио. Ер нь бол ингээд юм хизээ өхөн гээд хүүхдүүдээс мөнгө төгрөг харамлаад идэв. Аав нь бол гэрээсэл мэрээс бичиж амжаагуудыг 82 наснаа тааллцсан шүү дээ. Энээс ер нь бол үүдээд ямар асуудал гарч болдгийг уг нь бол өөрөө мэдтгэл баймаар гэж. Тийм барууныхан бол нөгөө юуг ялангуяа хөрөнгөтэй хүмүүс чинь юугаа гэрээслэлээр айгуу тэр маргааныг зайлс гэж тий. Ингээд хөрөнгүүдээ айгуу сайн хуваадаг юмар. Яагаад гэсэн юм бол тоо. Айгуу сан. Тэгэхээр ч одоо ингээд эндээс ингээд харахаар хатуу чанга нарийн ээжийн зөв юм уу? За мөнгө өвлөх өрөх ёстой гэж үзээд байгаа хүүхдүүдийнхэн зөв юм уу? Мэдгүй дээ айгуу сан. Хүүхдүүд нь одоо хитрхи их мөнгө зарцуулаад хэрэггүй зүйл мөнгө зарцуулаад байсан ч юм бол тэрийг нээж нь хязгаарласан мэдгүй бүр амар хэцүү болчлаа гэхгүй юу. Ээж тагаа мөнгө булаацалтаж маргалдаж ийн гэсэн үг шүү дээ тий. Магадгүй зүгээр ингээд тодорхой юм алгал да. Гэхдээ ингээд зүгээр нэг талаасаа таамаглал магадгүй энэ эмэгтэй чинь өөрөө аавыгаа дагаад ингээд маш их ажил хэрэгч айгүй л ингээд хүүхдүүдэд гараал тэгэл асарчаар өсгөл хүүхдүүдтэйгээ харилцааны хувьд ч гэсэн тийм хүндийдэг байсан байж магадгүй тий. Тэгээ магадгүй хоёр дахь гэрэл мэрэлт гэсэн учраас эхний хоёр хүүхдэн ч гэсэндээ нэг тийм жоохон хол хөндөө өссөн ч гэж магадгүй шүү дээ. Тэгээ шүүхэл яг хүүхдүүдийн зүгээ шийдээд өгсөн байгаа юм л та. Гэхдээ нөө мөнгөтэй байх хэцүү, мөнгөгүй байх бүр хэцүү юм шүү дээ. Мэдгүй. Энэ нөгөө ингээд 3 хүүхэд нь нийлээд ээжийг шүүхэд өгсөн шүү дээ тий. Бидний авах хэвээр компани ашигаас ээж маань өгөхгүй нэ гэдэг. Тэгэн гутаа хоёр том нь бол бүр ингээд гүрээсээр байгаад шүүхэр шийдвүүлсэн тий. Анхных нь гэрэлтийнх нь хоёр том хүүхэд нь. Хөөп нь болохоор дундаас нь маргаанаас нь гарцсан гэж байна шүү дээ. Иршүүш би үл маргаалдахгүй төв наан маргаанаас ч ингээд. Тий. Тэр мөнгөтэй жаалаа мөнгөгүй жаалаач гэж бодсон юм шиг байна. Эсвэл ээжтэйгээ ойлголцсон баг. Магадгүй. Тий. За тий ингээд. Яг арай сүүлийнх нь нөгөө нас орсон нөхрийнх нь хүүхдүүд учраас ер нь гэр бүлийн дотоод уурын сал ямар байдаг бид нар сайн мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд ер нь энэ Австралийн яг одоо тэргүүн баян гэдэг байгаа Жина Рейнхарт гэдэг байгаа энэ эмэгтэй аавынхаа суусан их нэртэй ч 14 жил хөрөнгө мөнгөний маргаа хийсэн. Сүүлдээ төрсөн хүүхдүүдтэйгээ бас хөрөнгө мөнгөний маргаа хийсэн. Дандаа шүүхээр явж исэн юм байна тий. Ер нь гэр бүлэрээ энэ нэг өв хөрөнгийг булаацалдаал маргалдаа шүүхтэл байж идэг л ийм гэр бүл болж таарлаа л та амар сайн. Гэтэ тэр нөгөө хойд ээж бол бүр арай шүү 40 насны зөөгтэй юм байж бүгднийг аавна гэ. За хэрвээ нэг жоохон ухаантай хүн байсан бол чи ядаж нэрээ тий нэг тэдэн сая доллар өгчих ч юм уу эсвэл нэг энэ үлүүдлийн хөрөнгийг өгчих ч юм уу эсвэл компаниас нэг жоохон хувьцаа өгчих ч юм уу тий тэгж олно шүү дээ. Тэр айгүй сайн шуналтай эмэгтэй гэхгүй юу. Тэгж аваачаад 14 жил шүүхтэд тэгээд авч чадсан юм зүгээр л 2.7 сая австрал доллар авсан. Шал тэнэг тий. Компаниг нь бүтээр нь авна гэж ингэж өвч гэж байгаа төрсөн охин тий шүү. Ингэхгүй хүн шиг эвтэйхэн за 2.7-гоо бай гэхэд ядаж зүгээр нас орсныхан дараа за би ингэ шүүхт мөнх дээрээ тулмаар байна гоо зүгээр надаа нэг 10 сая доллар өчөөл гэсэн бол тэгэл бараг өгч штий тий. Нэр сони юм аа. Тий. Гэтэ хүүхдүүдтэйгээ тэгж ингэж нөгөө мөнгөн дээр юм хатуу хандж байсан гэхээр энэ Жина Рейнхарт гэх нөхөр ч гэсэн энэ хатагтаа ч гэсэндээ нэлээ мөнгөн дээр хатуу чимэгтэй байсан байж би бол зохиолоо уншаад энэ өмнөний төмөр хатагтай л гэж хэлмээр санагдсан нэрээ яг үнэ. Тэгээд одоо ингээд эргээ ингээ харахаар энэ зураг мургийн тэр харц марцыг нь харахгүй юу бүр нэг цаанаа л амир ёо саяны харцнаас би л айж гинэ гэхгүй юу. За энэ төрөд манай нэвтрүүлэг өндөрлөх цаг болжээ. Хэрэглээ бүрд тохирсон зээлийг Payoneer гэсэн уриатаагаар Payoneer захим зээлийн аппликейшн хамтран ажилласан. За мөн интернет эмнэлэг та өөрлөгөө өнгөснө гэсэн уриатаагаар хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг улаан сонсороо 15 цаг 10 минутаас илүү ч би нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа мөгөх. За баярлалаа.